веб хийдэг тийм технологи санаачилсан байна. Энэ бол ингээд цахим технологи, тогны технологиос ихсүүлээд явсан өнөөдөр гаргасан дээр мобайл үйлчлэгээс асуудал болж байна. Тэр процессын тэр хөгжлийн нэг шат нь болохоор интернет буюу бидний компьютерийн дэлгэцний хэмжээгээр дүрс мэдээлэл текст хартын нөхцөл байдлыг үүсгэсэн хугацаа 90 он. За тэрнээс хойш 95 он эхлээд Amazon eBay гараад 98 он PayPal төлөв тооцооны шийдэл гараад 99 оноос хойш одоо миний хугацаанд бол би энэ болохоор жишээ тавьж байгаа түнш мэдээж бүх төлөвчд биш байгаа. За бас Alibaba, Google, Bitcoin энэ бол мэдээж яг энэ жишээ болж тайлбарлах тухайн чиглэлээр жоохон онцлогтой компани байна. Amazon болохоор за өөрийнхөө бараа шууд зарж байгаа. eBay болохоор хоёр итгэдэг хооронд нь уулзуулж байгаа. PayPal бол онлайн төлбөр тооцоо хийж байгаа. Тэгсэн бол Zappos гэдэг компани Amazon-аас арай өөр утлаа хийсэн байгаа. Утлаа хийх явахдаа араа зархаас гадна утлаа ууш харьцаж байгаа үйлчлүүлж тэр соёлын цоошин хандлагыг гаргаж ирээд тэрүүгээр амжилтанд хүрсэн юм асуултаа. За Alibaba бол та бүхэн сүүлийн 2-3 жил аюултай сонсож байгаа маш их одоо юм шиг бус этгээдээс энэ болохгүй гэсэн тийм сүлэг дараагийн давсаар болж байгаа гэдэг хүн амжилтанд хүрсэн. Өөрөөр хэлбэл бүхнийг галзуу юм шиг сэтгэж галзуу юм шиг сэтгэж явсаар исэн баг. За Groupon бол яг бас нэг e-commerce шинэ хэлбэр купон зарж байгаа асуудал тийм. Биткойн болохоор бас нэг цоошин байгаа. Энэ болохоор цахим мөнгө. Яг жинхэнэ цахим мөнгө үйлдвэрлэж байгаа хэлбэрийн цахим тэрнийг гаднаас нь явуулж байгаа хоорондоо солилцож байгаа хэлбэрийн цахим. Тэгээд энэ цахим мөнгөний хөрөнгөлийг дахиад тусдаа зах зээлээр бодит байлгаас бас нэг тусдаа тэдний ханшнаас нь хамаарсан тийм байдалтай шинэ санаачлал байна. Инновац энэ болон тусдаа инновац байна. За e-commerce ер нь яг юу хийх юм бэ яа юм бэ гэдэг та бүхэн юм болж байгаа. За дэлгэцэн дээр хүмүүс за сая апп гэж ярьж гар утсан дээр эсвэл компьютерийнхаа дэлгэцэн дээр мэдээлэл хүлээж аваад тэгээд шийдвэр гаргаад арга бүтээгдэхүүн үйлчлэгээ бодлож авах юм үйлчлэгээ энэ бүх процессыг юу хийх e-commerce гэж ойлгож. Энэний аргад бол мэдээж хүн бодлоо хийсэн тэрний дараа аргалт нь маш том машин ажиллаж байгаа. Та бүхэн энэ зөвхөн техникийн төлөвлөгөөг тийм шиг машин ажиллаж байгаа. Энэ бүх машинууд хоорондоо уялдаа холбоотой одоо тусалсан юм шиг ажиллах. Ийм зорилготой бид энэ зурж байгаа. За ямар бүтээгдэхүүн хийсэн гэхэд за Amazon бол номоор хийсэн дараа нь CD хийсэн дараа нь флакстэй тийм их байдлаар явуулсан. Өнөөдөр болохоор хоол хөнгөх тийм үйлчлэл Amazon хийж байгаа. Энэ хөгжлийн явцад бол мэдээж Amazon зөвхөн веб хуудас ажиллуулдаг. Веб хуудас ажиллахаас гадна distribution center одоо хамгийн сүүлд бол дрон ашиглаад хийж байгаа тийм. Нэг их хөгжлийн ийм их олон төрлийн инновац гарч байгаа. Энэ бол Монгол мэдээж болон өнөөдөр бүгд ихний хашаатад явж байгаа учраас энэ бол таван ажлын дараа Монгол бодит байдал болоод ирэх болж байна. За Монголын өнөөгийн зах зээлийн байдал одоо бид нэр 5-10 жилийн өмнөдөө харьцуулах юм бол бид бүгдээрээ энэ суудсан байгаа. Тэгээд энэ хэлснээр харж байгаа энэ тоглогч нар зах зээл дээр биед байгаа тодорхой хэмжээнд үйл ажиллагаа явуулсан байгаа бол өнөөдөр амжилт биеийн баяр хүрэх байна. За Монгол бол хэлбэрийг харах юм бол эхний баган дээр байгаа энэ гондог этгээд эсвэл энэ төрлийн этгээд бол өөрсдийнхөө бараа бүтээгдэхүүнийг нэмэлт суулгаж e-commerce руу веб эсвэл гарч зарж байгаа. Өмнө нь өөрийнхөө дэлгүүр лагуу салбараар зардаг байсан тэр үйлчлэгийг нэмэлт суулгуулаад e-commerce зарж байгаа. За дараагийн хэсэг хүмүүс болохоор за e-commerce гэдэг энэ бизнес бол миний хийх үндсэн гол бизнес юм аа гэдэг байдлаар хийж байна. Эхний энэ дээдлийн 3 тэгэхэд бол өөрсдийнхөө барааг зарж байгаа тийм өөрсдөө бараа цуглуулаад агуулгатай байлгаж байгаа зарж байгаа. Дараагийн UB shop гэдэг юм бол
хоёр хүн уулзуулж байгаа. Энийхэн дээрлэлт нь бол Amazon байдаг бол доотлолт нь одоо eBay, Монголын eBay байна. За зах зээлийн өөр нэг урсгал хаана гэж юм хэрэг бид монголчууд шууд Amazon-оос эсвэл eBay-с гадны сайтаас шууд худалдаа авах хийгээд шууд гаргуулж явж байгаа. Тэгээд хоёр дахь хэлбэр нь болохоор гадаадаас авч байгаа. Гэхдээ бусдаар дамжуулж өгөө cargo ашиглаж худалдаа авах хийж байна. Энэ үйлчлэл бол бас ингээд Монгол гадаад ирсэн бий болж байгаа нэлээд их одоо трафиктэй тийм үйлчлэл. За бас нэг хэсэг болохоор бид бүгдээрээ Facebook ашиглаад Монгол бол Facebook хүн болгоны одоо хэрэглээ болсон. Тэгээд тэрнээр одоо амьдралынхаа тодорхой хэсэг хугацааг явж байгаа. Жоохон арай хэдэрхий ашиглаж байгаа юм байна. Тэгэхээр энэ Facebook дотор бол тодорхой хэмжээний групп үүссэн. Тэр дотор мэдээлэл сонсч идэг. Тэрнийхээ дагуу бодлоо авах хийж байгаа ийм нөхцөл байдал Монгол байна л та. Тэгэхээр би нөгөө тавхан статистик танилцуулж байгаа гэдэг тийм үүрэгтэй зогсож байгаа. Гэвч яг энэ бүх мэдээллээс чанартай мэдээлэл олж авах нь үнэтэй. Тэгэхээр би нөгөө талаас нь асуудал руу хандж байгаа. Энэ бол доктортой харуулна. За саяны хэсэг ихэд бол юмаа борлуулж байгаа, хүнд үрж байгаа. Одоо нүүрэн талтай. Энтэй очиж байгаа. Эцэг хэлэгчтэй очиж байгаа тийм нүүрээс байгаа. Борлуул худалдаа шийдвэр гарсны дараа түгээл хийх асуудал бол өнөөдөр бас тодорхой хэмжээний том түвшний зах зээлээр гарсан байна. Монгол шуудын компани 80 жилийн түүхтэй. Тэгээд зах зээлийн нөхцөл байдлыг хараад бас хүргэлтийн үйлчлэл, шуудын үйлчлэл гэсэн бизнес байж болох юм байна. Хамтдаа засаж жоохон либераш гэсэн баг. Сүүлийн 20 он сүүлээс шуудын компани гарч ирж байна. Хамгийн сүүлдээ энэ солонгосын хөрөнгө оруулалт авахтай KGB таниулаад солонгосын хөрөнгөлийн үйлчлэл, солонгосын үйлчлэлийн үйлчлэл гэдэг Монгол орж ирсэн бодлогоо явуулж байна. Энэ бол миний бодлоор монголчууд зөргөлж юм эсвэл ойлгож хийгээгүй нэг тийм зах зээлийн хоосоо онцоод солонгосоос нөгөө орж ирж байгаа тийм үйл явдал. За төлбөр тооцоо хэрхэн хийх вэ гэдэг бараа бүтээгдэхүүн хөдөлж авч өнөөдөр үргэлж төлбөр тооцоо хэрхэн хийх вэ? Энэ дөр Монгол газар би Монголын 14 банк логоо тийм арай хичээсэн үү? Монгол банкар банкуудыг төлөвлөсөн. Тэгээд ер нь 2000 оны дундаас цахим мөнгөний хэмжээр орлого хийж өгсөн. Одоо Москвын байна, амар байна. За сүүлд гэсэн үг Express хамгийн сүүлийн хотгон хүү бол GP гэсэн үйлчлэл багш байгаа. Та бүхэн тэндээс танилцсан гэж. Ингээд ерөнхийдөө Монголын e-commerce зах зээлийн орцогч нэгдэр байгаа. Үдийн мэдээж би ерөнхий хэлбэрээр бол энэ хэлбэртэй орцогчд Монгол бий болсон. 5 жилийн өмнөтэй харьцуулбал бол ингээд бүгдээ ямар нэгэн байдлаар ажиллаад байна. За бусад орнууд ямар байдалтай юм бэ гэдэг хэлээ. Энэ болохоор би Зүүн Европ, Хуучин, Орсын хотоос, Хуучин зөвлөлт болсон биш орнуудын мэдээллүүд жоохон цуглуулсан байна. За хүн амын төлөвлөлтийн хэмжээ интернет Монголтой процентоор бол ерөнхийдөө төсөөлж болохоор харьцуулж болохоор хэмжээ байна гэж үзэж байна. За онлайн борлуулалтын хэмжээ бол мэдээж манайхаас илүү олон их байгаа. Тэр бол эдийн засгийн хэмжээ, дотоодын үйлчлэлийн хэмжээ, нэг хүн цалин дунд цалин гэх мэт шиг юм байдлаар нөхцөлөөс хамаарсан учраас ийм болоос нэг тийж онцлж үзэх шаардлага байхгүй. Гол чухал эндээс анхаарах ёстой зүйл юм гэхээр санаанд авч үзэх ёстой зүйл юм гэхээр энэ хамгийн доотлоо 3 мөр төлбөр билээр хийж байгаа тохиолдол нь баг 70-90% байгаа. Тэгэхээр бид нар өнөөдөр мэдээж цахим төлбөр тооцооны тухай банкуд болон үйлчлэл үзүүлж байгаа байгууллагууд ярина. Миний зүгээр хэлж байгаа бол гэхэд Орос бид нар харьцангуй Орос менталитет, Европ менталитет гэж үзэх юм бол төлбөр тооцооны дийлэнх хэсэг билээ гэдэг юм шүү хэлж байна. За жижиглэн худалдааны салбарт цахим худалдааны эзлэх хөлбөр бол 2.5-аас 5-6% байна. За энэ мэдээллийг ашиглаад Монголд нөхцөл байдал ямар байна вэ гэдэгт баган тооцоолсон.
Нийт худалдаа авагчдыг ингээд цахим e-commerce худалдаа авалт нь оролцож байгаа нийт худалдаа авагчдыг харах юм бол хүн амын 25-аас 35 насны иргэд дийлэх юм. Энэ бол саяны улс орны дээр хүн хайж байгаа тийм статистиксээ бидний шууд аваад шийдэж байна. Монгол улсын 25-аас 35 насны иргэд гэхээр нийтдээ 500 мянган иргэн байна. Энээс 390 мянган Улаанбаатар хотод байна. Тэгэхээр мэдээж ярилцаа сууж байгаа хөдөө орон нутгийн руу хэрэгцээ байна гэж байна. Хөдөө орон нутгийн зах зээл бол 110 мянган тонн. Магадгүй хотод бэлэн бараа их байдаг, хөдөө орон нутгийн бэлэн бараа цөөхөн байдаг учраас трафик нь өдөргүй их байж магадгүй. Зүгээр ерөнхий зах зээл Улаанбаатар гэж харах юм бол биднээс 390 мянган хүний зах зээл байна. Тэгээс хэрэглэгч болгоны дөрвөн хэрэглэгч тутмын нэг сардаа нэг удаа худалдаа авалт хийдэг гэж үзэх юм бол сард 100 мянган худалдаа авалт болсон. Эндээс хагас бүтэн сайндаа арай их худалдаа авалт хийм, нэгд хоёр дахь арай бага худалдаа авалт хийм гэж үзэх юм бол өдөртөө 5-аас 10 мянган захиалга явах нь л дээ. Тэгэхээр бид нар энэ сууж байгаа хүмүүс энэ экосистемд оролцоод тоглоно гэж үзэх юм бол 5-10 жилийн дараа 5-аас 10 мянган худалдаа авалтын захиалга ачаал биднэрт ирэх нэ. Тэгэхээр үйл ажиллагаа ансаараа ийм байдлаар төсөөж зохицуулаарай гэж зүйлс байна. За дараагийн хэсэг үйл тоон ямар ч гэхээр манай дотоодын нийт бүтээгдэхүүн одоо $10 тэрбум байна. Энээс жижиглэн худалдааны салбарт үзүүлж байгаа борлуулалт нь $4 тэрбум борлуулж нэг өөртөө биш тийм нэг үнцэн биш зөвхөн борлуулалт нь $4 тэрбум. Энэний 60% нь хар захиалах буюу лангуу сүжил дэлгүүрүүд биш 8-ны бараа нарийн лангуу ийм байдлаар явж байгаа. Тэгэхээр бол энэ орон зайруу бидний бол инфляцийн хийгээд явах боломжтой. За эргүүлээ нөгөө 2.5-аас 5% гэдэг авч үзэх юм бол бид нэр 200 сая долларын зах зээл 5 жил e-commerce ийм салбарт үүсэх боломж байна гэж би тооцоолсон. Энэ болохоор яг янз бүрийн талбарын сайн тооцооллын логик юм сонсож хацгаа баталгаатай мэдээлэл болж байна. За бид нар амжилттай явахын тулд юу хийх вэ гэхээр хүн өнөө хүртэл бид нар хэд хэдэн орлого хийсэн тийм ээ. Одоо бизнес маркет байсан янз бүрийн зарын сайдууд байгаа. Энэ бол яг юу вэ? Эцсийн хэрэглэгчээс асуухаар нэг л юм биш байна даа гэж ярьж байгаа. Хүн ч өөрсдөө онлайн худалдаа авалт хийх үзэж байгаа хэрэг. Өчигдөр би ном захиалж үзлээ л дээ. 2 хоногийн дотор 24 цагийн дотор нэмж. Тэгээд таны хөвгөл 14-өөс 21 цагийн хооронд болно гэсэн тийм мэдээлэл надад өгч байна. Би тэгэхээр 14-өөс 21 цагийн хооронд тэр заасан газараа байж хат шаардлагатай болж байна. Энэ амьдрал ямар юм байдлаар фикс хийх. Тэгэхээр энэ бичлэг болох уу гэмээр хэлж байгаа. Олон хүмүүсийн сэтгэл зүй одоо худалдаа авч байгаа дахин бүх шийдвэр гарч байгаа. Тэр шийдвэрийг агуулж юм бол бидний ямар нэгэн байдлаар аргалт нь одоо ажиллаад явж байгаа. Ажлынхаа дараа өөрсдөө сайжруулах гэж байна. Тэгэхээр зориглоо эхнийхээ худалдаа авалтыг хийж байгаа хүмүүсийг яг ингээд байлгаж ямар санагдана. Тэгвэл тэр хүн дахиад эзээ худалдаа авалт хийх хэлээ тийм. Ядраад юм билээ тэр чинь амлаж явж байгаа. Муу явах. За бүртэн жуу өнөөдөр худалдаа авалт хийх ингээд хөрөлтийнхаа түгээг зон хуваалцсан байна. Тийшээ бид хөрөхгүй тиймэрхүү юм байна. Тэгэхээр энэ бүтэмжээ сайжруулах. За хардлагт нь бол түгээл гэж асуудал. Түгээлт бол яг зөвхөн одоо бид нар одоо 5-10 машинтай 21 цаг дотор хөрөлт хийж гэж байна. Өнөөдрийн байдал ийм байдалтай тийм. Тэгэхээр 5-аас 10 мянган борлуулалт хийгээд ирэхэд энэ нь хардлагт нь аюул том логистик систем ажиллах хэрэгтэй болно. Тэгэхээр энэ анхаас нь сайн бодох хэрэгтэй. Тэр логистик систем рүү яаж тус бүгдээ холбогдож ажиллах вэ? Логистик системээс ямар мэдээлэл авч явах хэмжээний болж байгаа хэрэгтэй. За тэргүүр тооцооны үед мэдээж бид нэр зах зээлийн хөгжил банкуудын өдөр болцооны дагуу тэргүүр тооцооны савд нь хацгаа хөгжиж явах. За
Тэгээ ерөнхийдөө бол энэ бол цоошин зах зээл биш учраас дэлхийд бид байгаа юм аюулсан хуулаад очих хэрэгтэй хэмэдэг. Одоо Alibaba бусдаас арай онцлог байдлаар гарч ирсэн байна. Монгол бол ингэж бусдаас онцлог байдлаар шийдэх гэж оролдох тийм шаардлага багхгүй. Бид нар бол ерөнхийдөө нэг томоохон улсын нэг хотод хүрхгүй хэмжээний жижигхэн зах зээл байгаа шүү дээ. Тэгэхээр тэр зах зээлийг яаж биений саадуулахгүйгээр олон давхар зардал гаргахгүйгээр эдгээр ажиллах гэдгийг зөв төвштэй шийдэх зүйл юм болов гэж бодож байна. За тэгээд энэ Швейцар зашил бүх олзчны аюулсан хоорондоо уялдаа холбоотой Швейцар зашил ажиллах хэрэгтэй санаж байгаа. За энэ дээр бол зарим санаа юм гэхээр одоо Common API гэдэг чинь энэ бол IT хүмүүс ойлгож байгаа. Одоо Тибет компани үйлчлэг үзүүлж байгаа, хөрөлтөнд үйлчлэг үзүүлж байгаа. Үүнд манай хөргөл хаана хэмжээний гэсэн тийм чеклэх функцтэй байна л да. Тэнгүүд тэр функцийг бол API зарлаад бүх худалдааны компаниуд бүх онлайн шопд уяад өгч хэрэгтэй. Тэгэхээр дандаа тэрбиний евро шалгын өөр бас жоохон байдаг тийм. Гэх мэтчлэн ийм хүн санаа байна. Дундын төлөвчид мэдээж гарч ирнэ. Энэ бол би тэр агуулгач юм уу хөлгөл тал дээр бол нэг олон тоглогч юм туулж чадахгүй гэж бодож байгаа. Тэгэхээр өнөөдөр манай замын үйлчлэг ямар байхтай логистик систем ажиллах бол нэлээд том ажил болно. Өөрөөр хэлбэл бидний түрүүний ярьсан 5-10 мянган хүнтэй 5-10 мянган цахилгаан хийдэг ийм системийн харагдалт бол нийтдээ нэг 5-10 мянган хүн ажиллах тийм юм бол ягаад гэвэл нөм бол та бүхэн харж байгаа 5,000 ажилттай байна. Нөм бол зах зээлийн нэг 15-20% хилэлцдэг компани. Тэгээд бид нэр цаатлан дахиад 5% болж байгаа. Тэгээд фонд бол төсөж байна. За хангалттай логистик борлуулж байгаа компани болгоны хамгийн байдлаар API систем, коммуникашн системийн бүх дундын систем сайн болох хэрэгтэй. Тэгээд хүн болгон гайхалтай өөрсдөө өөрөөсөө гүйцэтгэх юм бол мэдээж тэр гүйцэтгэх нь бол эцэг гэж харагдахгүй. Гэхдээ нийт зах зээл дээр бол эргэж тусах учраас бүгд энэ дээр анхаарах хэрэгтэй гэж бодож байна. Тэгээд ерөнхийдөө нийтлэлээс авч үзэх хэрэгтэй бол энэ бол цагийн хэлсэн санаа e-commerce бизнес явна гэдэг санаа бол одоо цагийн хэлсэн бид нар бол ажиллах ёстой, хийх ёстой, бүтээх ёстой юм байна. Тэгээд хамтдаа бүр илүү холыг туулах ганцаараа бол нэг хол явж чадахгүй байгаа. Сэнэн хамтдаа хүмүүс өөрөөр зөв үйлчлэл өгөх хэрэгтэй. За бүтээл сүйтгэл хийж явж байгаа юм бол creative destruction гэж тав англиар нэмж байгаа. Энэ жишээлбэл би логистикийн нэг санаа авах. Логистик Японд ритейл жижиг ритейл дэлгүүрүүдэд яаж ажиллаж байгаа юм гэхээр шүүн хөрвөл хийж байгаа. Хөрвөл хийхдээ хөрвөлийн жолооч өөрөө нэг тухайн дэлгүүрийн үүдрүү орчдөг юм тийм төлхөөтэй. Тэрүүгээр шүүн хүн дэлгүүртэн бахад түгэлтэй хийжээ тэгэл явуулж. Энэ бол хэмжлэгээр тэр багаар явж гэдэг шүү. Энэ бол чинь Монгол байхгүй тийм инновац юм тийм санаа байна. Хоёрдугаар тэгэхээр логистик систем дүүл ажиллагаа зохион байгуулахад бол өдөр Монгол бол өдөр 5 хүн хөрвөл тийм бүтггүй. Тэгэхээр одоо өсчиж байгаа тодорхой хэмжээний логистик төлөв байгуулалт эсвэл 8 нэрийн дэлгүүрүүдтэй тодорхой хэмжээний харилцаа хамтран ажиллаад өөрөлдөө тийшээ өргөж өгöd. Тэгээд хүн өөрөө бараагаад тэр 8 нэрийн бараанаас дэлгүүрээс авах хэмжээний юм байлж очиж. Ийм байдлаар бид нар одоо өнөө хүртэл бий болсон байгаа supply chain-ийг эвдлээ, задлаад тэгээд буцааж өөртөө ашиглах ийм ажил бидний тулгарч байна. За энийг ажлыг хийхэд бол хамгийн өндөрлөлтэй асуудал нь бид нэг одоо том тоглогчны байна, бүх тоглогчны байна гэж ярьж байгаа юм. Энэ бол давуу тал. Гэхдээ ажил бол явсаар байгаа хамгийн детальны ажил дээр бол зөв бүрэн шийдэж байгаа тийм. Би нэг юм зөв хийгээд энэ буруу хийгээд юм гэдэг бол хамгийн детальны ажил. Тэгэхээр дэвизэн бидэг тав хүн ажиллаа айлуулах тийм 11 туршлагыг шингээгээд зөв хийгээрэй гэж уриалсан юм байна. Хамгийн сүүлд нь болохоор зохицуулагч нартай хандсан үг байгаа. Энэ бол эхлээд энэ зах зээлийг жоохон өсгөө боожуулаад ажлыг хийгээд тэгш
тэгснийхаа дараа зохицуулах. Одоо захин мөнгөнөр бид нэр Мос Моны 2009 он 7 оноос хойш явж байгаа тийм Мос Моны дээр санхүүгийн зохицуулах орноос захин мөнгөний журам гаргах бид нэр 2 жил ажиллаж байна. Зохицуулагч нар зах зээл дээр юм урьдчилж хараад зохицуулалтыг хичээж байгаа юм. Юм хийлгчээд олсон болгоомжийн юмын жоохон зохицуулах тийм арга хэлбэрээр явахгүй бол бид нар энэ зах зээлийн хөгжил саад болж байна. Тэгвэл энэ зах зээл өөрсдөө хөгжих нь ойлгомжтой. Ямар нэгэн байдлаар хийх нь ойлгомжтой. Гэхдээ бид хийсэн хойно, бичсэн хойно зохицуулах тийм хэлбэрээр ажиллавал бид нар бидний амжилт. Мэдээж энэ дотор ямар нэгэн байдлаар одоо Ожин хадгалан дээр хошоо шингээд хүмүүсийг хохирох, масаар нь хохирох тийм эрсдэл бол зах зээлд гарч байгаа. Яг тэгэхээр оролцож болгоны үйлдэл сайн зөв байж ийм юм сайн болох учраас хүн болгон одоо бараа хөрөх бараа зарах юм масаар нь хүмүүсийг бол ийм эрсдэл бол байхгүй. Тийм учраас зохицуулагч нар хийлгээд тэгээд дараа нь зохицуулах юм санаа тавьж байна. За баярлалаа. За амар жаргалтай баярлалаа. Амар жаргалт маань бол яг ERP ерөнхий артлын тоо тэр том нарийн ширээ зүйлүүдийг систем талаас нь хийдэг хүн байна. За тэгээд нэг зүйлийг хэлмээр санагдлаа. Манайд цоо шин зүйлийг хэрэглээ болгохын тулд хэрэглэгч төрөө чиглэсэн одоо үнэгүй сургалтуудыг маш их хийх хэрэгтэй байна. Хятадд яаж ажиллаж байгаа юм гэхээр ерөөсөө энэ интернет хэрэглэлийг өшөөлөлөө болгохын тулд том компаниуд нь нийлээд тодорхой төсөв биелүүлээд хэрэглэгчийг сурсныхаа төлөө эргүүлээд мөнгө өгдөг ийм процесс явж байна. Тэр ч удаараа хятадд интернет худалдаа дэлхийд нэг номер болчихлоо. За тэгээд манай дараагийн элтгэгч маань болохоор манай үйл ажиллагааг дэмжиж зөвлөж хамтарч ажиллаж байгаа Голомт банкны мэдээлэл технологийн газрын захирал Эрдэнэ гэж хүн байна. Тэгээд энэ илтгэл нь бол ерөнхий агуулга нь бол ерөөсөө бид нар интернет худалдаа хийхээр хамгийн чухал зүйл нь төлбөр тооцооны асуудал. Тэр төлбөр тооцоо гэхээр бид нар банктай холбогдож таарна. Тэгэхээр тэмдээд тулгаж байгаа эрсдлүүд, боломжууд тэгээд маш сонирхолтойгоор та бүхэнд одоо энэ зүйлээ ярьж өгнө. За. За сайн байна. Тэгээд өнөөдрийн интервью ерөнхийдөө бид нар бас нэлтгэлүүдэд томд хувааж аваад ярьж байгаа. Яг миний хувьд бол яг банкны төлбөр тооцоо нийтлэл худалдаанд хэрхэн ажилтдаг, аюулгүй байдал ямар байдал ярина. За тэгээд төлбөр тооцоо гэдэг ерөнхийдөө хүмүүс одоо энэ интернет худалдаа хийж байгаа вебсайт бүх юмыг ойлгож байдаг. Тэгээд төлбөр тооцоо бол яг арт талд нь яг интернет худалдааны арт харилцагч мерчент банк хооронд төлбөр тооцоо хийж байгаа юм систем байдаг. За тэгээд яг төлбөр тооцооны системийг ерөнхийд нь бол энэ интернет худалдаанд хоёр ангилж байгаа. Ерөнхийдөө банк сервер төлбөр тооцоо хийх систем, мерчент төлбөр тооцоо хийх систем гэдэг нь хоёр ангилж байгаа. За тэгээд одоо энэ хэлсэн дээр бол юу үзүүлсэн бэ? Одоо Монгол дэлхийд банкуд маань ийм интернет тооцоонд оролцохдоо ерөнхийдөө картн дээр суурилаад интернет төлбөр тооцоонд оролцдог. Тэгээд яг энэ дээр бол интернет төлбөр тооцоонд оролцож байгаа дэлхийд таван том одоо картын нийлүүлэгч компаниудын маань интернет төлбөр тооцооны цаалын модуль системүүд байж байгаа. За таван мэдж байгаа MasterCard. MasterCard бол Secure Code гэдэг ийм төлбөрийн системтэй. Visa card болохоор Visa гэдэг бас ийм систем байж байгаа. За American Express болохоор SafeKey гэдэг ийм системтэй.
Unity одоо COP-г тулсын систем болохоор Unity онлайн payment гэдэг ийм систем байж байгаа. За дараах нь Японы GCP гэдэг GCP болохоор G-Secure гэдэг модуль системтэй байдаг. За дараагийн слайд дээр болохоор ерөнхийдөө мерчент зүйтэй ярьж байгаа. Энэ болохоор ерөнхийдөө одоо энэ байгаа бүх одоо тоглогчид маань маш олон тоглогч байгаа. Гэхдээ энэ дээр байгаа тоглогчдаас PayPal, eBay гэдэг түрүүний илтгэжлээс гасан. За Alipay бол Alibaba компани систем гэдэг интернет худалдааны систем эрхэлж байгаа компаниуд нь өөрснөө маш их харилцагчдыг бий болгоод одоо бараа бүтээгдэхүүн зарж байгаа болон үйлдвэрлэлийн хооронд холбоод тэн дээр бий систем бий болгож байгаа. Тэгээд бий системээ бол дараа нь апро холбох байдлаар ажиллаж байгаа юм эсвэл байгаа. За яг одоогийн нөхцөл байдалд ямар байгаа вэ гэхээр ерөнхийдөө банкуд маань бол 10 жил интернет худалдааны системийг бол ашиглаад одоо хөрөнгө зараад ерөнхийдөө интернет худалдаа хийж байгаа хүмүүстэй ашиглуулах гэдэг бол явж байна. Тэгээд нөгөө талдаа бол манай интернет худалдаа хийж байгаа одоо сайд ажиллаж байгаа газрууд маань бол дөнгөж одоо хөгжлийг хин шидэнд явж байгаа учраас бол түрүүний ярьсан одоо мерчент зүйтэй интернет худалдааны системийг хөгжүүлэхэд бас арай болоогүй байна гэж харж байгаа. За нөгөө талдаа зах зээл одоо манай одоо явж байгаа хэлбэр ямар гэхээр хүн өөрөө бараагаа компаниуд маань дөнгөж хэлж байгаа учраас бараагаа өөрсдөө одоо вебсайт өөрсдөө хийгээд бараагаа өөрсдөө зараад хөргөлтөө өөрсдөө хийгээд төлбөр тооцоогоо өөрсдөө хийгээд байгаа. Тийм учраас зах зээл бол юу гэж харж байгаа зах зээл бол томор учраас бол энийг одоо түрүүний ярьсан мэржлийн байдлаар нь одоо мэржлийн компани өгж явуулах хэрэгтэй гэж харж байгаа. За нөгөө талдаа түрүүний одоо төлбөр тооцооны системийг бий болгоход бол маш их хөрөнгө зардаг. За одоо тав харж байгаа most money байна. Одоо Монголд явуулж байгаа түрүүний зээл гэх юм. Ингээд гарч ирээд нэлээд хөрөнгө зарж иж одоо зах зээл дээр төлбөр тооцоо явуулах бэлэн болдог. Энийг нөхөх боломж бол яг одоогийн харж байгаа бол аюу бага. За нөгөө талдаа одоо энэ төлбөрийн системүүд маань бол яг дэлхийд яаж холбогдож ажиллаж байгааг бол одоохондоо бас боломж маш бага байна. За энэ дэлгэцэн дээр ерөнхийдөө Голомт банкны хувьд интернет худалдааны системийг яаж хөгжүүлэх талаар түүх байж байгаа. Ер нь анх Голомт банк 2003 онд интернет худалдааны системийг бий болгож зах зээл нэвтрүүлсэн. Тэгээд дараа нь 2005 онд 2007 онд бол манай карт гадаад үйлчлэг нөгөө талаа гадаадд интернет худалдаа боломжтой болж байгаа. Нөгөө 2003 оноос болохоор манай G-Secure гэдэг манай картаар гадаадд худалдаа хийж байгаа үйлчлэгүүд ийм боломжийг болгосон. За өнгөрсөн он бид Amex гэдэг олон улсын брендийг бас гомдын үйлчлэгийг бол нэвтрүүлсэн байж байгаа. За тэгээд энэ жилийн үед манай Монгол банкнаас цахим төлбөр тооцооны төвөс бол бүх банкудаа цахим свичинг системээр дамжуулж интернет худалдааны системийг бол хооронд бие дэмжлэг байдлаар шийдэхээр ажиллаад ингээд бидний банкуд оролцоод явж байгаа. Тэгээд бас Монгол цахим төлбөр тооцооны хамт хамгаалалт бас баярлалаа гэж хэлэхдээ яг тэгэхээр энэ бол бас Монголд интернет худалдаа бас хөгжүүлэх бас эхний алхам болж байгаа гэж ойлгож байгаа. За ерөнхийдөө интернет худалдааны систем хэрхэн ажилладаг вэ гэдэг та
та бүхэн бүтээгдэхүүн үйлчлэгийг маш сайн мэдж байгаа. За ард талд нь бол интернет худалдааны систем гэдэг одоогоор бол Боломж банк, Худалдаа хөгжлийн банк, Хаан банк, Хас банк гэдэг яг интернет худалдааны өөрийн системтэй дөрвөн банк байж байгаа. Тэгээд бус банкуд нь болохоор дэвшин банкны хажуугаар үндэс банкн дээр бүлээгдээд явж байгаа. Ерөнхийдөө Монголын бүх банкуд, ихэнх банкуд бол интернет худалдаа хийх боломж бүрдсэн байж байгаа. За ерөнхийдөө интернет худалдаа хийхэд гурван оролцогч байгаа. Нэгд бол карт эзэмшигч, тэгээ мэрежит, тэгээ банк гэсэн гурван оролцогч хоорондоо нөхөр тооцоо хийж байгаа. За бид түрүүн нэлээд удаа 3D нууцлал гэж ярьчлаа. 3D нууцлал гэдэг нь юу юм бэ гэхээр түрүүний гурван оролцогч донд ямар нэгэн лоодинг эсэлгүүгүүлэх ийм шийдлийг одоо картад төр тооцоо хийж байгаа газрууд маань бодож олоо. Тэгээд нэвтрүүлсэн ийм шийдэл хийж байгаа. Карт эзэмшигч одоо шинэ манай Монголын Боломж банкны шинэ карт эзэмшигч гадаад очоод худалдаа хийж байгаа тийм худалдаа хийгээд хэрэг 3D байх юм бол 3D нөгөөд Монголын ашиглаж байгаа гадаад ашиглаж байгаа мэргэжил бас 3D байвал энэ бол эсэл үүрэхгүй байх ийм боломж бүрдэж байгаа. 3D гэдэг нь гурван оролцогч маань хоорондоо одоо ямар нэгэн лойр гарахад тэр хооронд лойроо зохицуулах ийм эслийн зохицуулт бүхий ийм шийдэл байна. Аль нэг нь одоо 3D биш байх бол тэр лойрын асуудлыг шийдэж явдаг. Лойрд ингээд өртөд явдаг ийм байж байгаа. За 3D нууцлалын ерөнхийдөө ямар давуу талтай юм бэ? Харилцагын итгэлийг бол нэмэгдүүлж байгаа. За мэрежит борлуулалт руугаа бол анхаарал хандуулах ийм боломжийг бий болгодог. За харилцагтай ямар нэгэн лойрын маргааш бол одоо банк шиг маргаан гаргах маргааны шийдэл бол маш их ажил хийдэг. Энийг бол бүрэн шийдэж байгаа юм шийдэл байгаа. За тэгээд түрүүний хэлсэн одоо MasterCard, Visa Card, Amex тэгээд COV гэдэг ялангуяа Master Visa, Amex хоёрын хооронд төлбөрийн системүүд хоорондоо одоо зохицуулах юм дөрвөн журам гарсан байж байгаа. Энэ дөрвөн журам бол PCI Payment Card Industry Data Security стандарт. Энэ стандартыг бол одоо Монголын бүх банкуд мөрдөж ажиллаж байгаа. Яг тэгэхээр энэ олон улсын төлбөрчдийн нэгдэж байгаа учраас энэ стандартыг мөрддөг. Тэгээ энэ болохоор ерөнхийдөө энэ онлайн бүлгээ явуулж байгаа дэд үтцийг аюулгүй байлгах бүх одоо шийдлүүдийг шийдсэн стандарт байж байгаа маань. За тэгээд түрүүний гурван оролцогчоос карт эзэмшигчийн хувьд карт эзэмшигч бол ерөнхийдөө өөрт одоо онгоцсон картынхаа нууц мэдээллийг бол алдахгүй байх. Тэгээд байх бол хамгийн чухал үр байна. Тэгээд нөгөө талдаа банкуд маань 3D гаргана гэдэг маань карт бол пин код гадна интернет нууц код гэдэг мэдээллийг өгдөг. Энийг бол ашиглаад байна. За мэргэжлийн хувьд болохоор одоо бүхэл газрууд нь мэргэжлээр хийж явж байгаа. Мэргэжлүүдийн хувьд болохоор PCI-ээс стандартыг хэн мөрдөж байгаа гэдэг дээр энэ стандарт юу өөртөө үнэлгээний тийм хүсэл гарсан гэдэг. Тэр үнэлгээгээр өөрийгөө үнэлж үзэх хэрэгтэй. Нөгөө талдаа бол яг эсэлтэй сайд ажиллах хэрэгтэй. Төлбөр тооцоо энэ дээр хийж байгаа харилцааг одоо бүх төлбөр тооцоо явуулах талтай зөвлөм гарах үйлчлэг төлсөн хэрэгтэй маань. За банк ямар юм гэхээр банк бол
яг одоо олон улсад явж байгаа яг сонгодог хэлбэрийн энэ төлбөрийн системийг бол нэвтрүүлсэн байж байгаа. Тэгээд түүний ярьсан дөрвөн одоо гол оролцогчдтойгоо бол энэ 3D секур гэдэг үйлчлэгээр холбогдоод ажиллаж байгаа энэ системтэй. За нөгөө талдаа бид нар 3D секур дээр одоо манай хэлж гадаад бичиг үйлдэл хийхэд тэр хийж байгаа үйлдэл спаунд өгөхгүй байх ч юм уу байгаагаас токен гэдэг мобайл токен код гэсэн одоо харилцагын сонголтын толгуурлаад ийм тусгай юу гэдэг гэж байна. Нөгөө за яг интернет худалдаа хийнэ гэдэг маань ер нь бол одоо яг хуучин одоо уламжлалт хэсэг нь бол одоо постоор үйлдэл хэмжээний бол яг онлайн хэлбэрт оруулаад явж байгаа учраас энэ дээр security гэдэг асуудлыг аюул яриад ярьж байгаа. Та хүмүүс тэнд жоохон сонирхолтой байвал тэрийг бас ойлгоорой. За банкуд өгөлтэй түрүүний маш олон одоо үйлчлэгчид хийж байгаас яг дагуур байдлаар интернет банкизм одоо ансаар шийдвэрлэх, бэлэн шийдвэрлэх харилцаж хооронд төлөв дотор шийдвэрлэх гэж маш олон одоо хооронд шийдвэрлэх үйлчлэгүүд байдаг. За тэр нь бол одоо бүх банкнд бүх боломжоор байж байгаа юм учраас татай. За дараагийн нь болохоор банкуд маань 27 гэсэн эрсдлийн хэлтийн системтэй байж байгаа. Энэ эрсдлийн системийг бол төрөж авч ямар нэгэн одоо хөлбөр тооцоонд асуудал хатвал хүмүүс мэдэгдээд утсанд нь янз бүрийн хэлбэрээр мэдэгдээд ажиллаж байгаамаа. За нөгөө талдаа банк түрүүний одоо мерчентэс банкуд хөлбөр тооцоо хийхэд бас янз бүрийн эсрэг гарахгүй байхаас дахин бодлоод софт технологи ашиглаад гээд баталгаажуулалт хийдэг байж байгаа. За том мэдээлэл харуулсан. Одоо энэ том мэдээллийг бол гаргахад одоо Монгол банкн дээр бид нар банкуд маань нэгдсэн тоогоо бол яг одоо POS гэдэг боломжтой төр өгч байгаа учраас том маань бүр бүх банкны системийн хэмжээнд гарах боломжтой байгаа. Тэгээд одоо бүх банкуд маань e-commerce Монгол банк руу холбогдсон бол энэ том мэдээллийг бол илүү нарийн детальны аваад одоо орцогч маань тэнд дээр тайлбараас нь харах боломжтой байна. За яг одоо олон банкны 9 сарын том мэдээлэлээр харахад яг интернет худалдаанд оролцож байгаа хүмүүсийн 30% нь бол билет захиалга хийж байгаа. Яг энэ интернет худалдааны системээр. За энэ билет захиалгыг та нар мэдээж яг билетийн асуудлыг хөлбөр тооцоо юу билет захиалга явуулж байна. Өөр нэг юм бол аялал жуулчлал гэдэг 100 цагаар хийдэг. Аялал жуулчлал салбарт нарын одоо онлайн билет захиалга хүчтэй 19%-тэй. За мобайл төлбөрийг болохоор та бүхэн мэдж байгаа дээд ч юм уу маргааны маань тэгж захиалж авах энэ юм тавьж байна. Нөгөө биеийн төлбөр гэдэг. Энэ биеийн дээр болохоор сургуулиудын төлбөр төлдөг. За янз бүрийн одоо биеийн төлбөрүүд маань 38 гэж байна. Тэгэхээр яг одоо өнөөдөр бид нар ярьж байгаа одоо бараа худалдаа үйлчлэгээ 4%-тэй байна. Энэ 4% бол маш бага. Одоо Монголын банкуд яг эндээс ашиг олох нь аюу хэцүү байгаа. Нөгөө талдаа банкуд маань 17 жил одоо энэ системийг малаад явж байгаа. За тэгээд энийг яаж ихсэхгүй гэдэг. Түрүүнд ерөнхийдөө бидний харж байгаа хамгийн түрүү маань бүх үйлчлэгээнүүдээ одоо интернетээр төлөх боломжийг харьцаж бий болгох гэдэг хүмүүсийг туршид сургуулийн бий болгох гэж харж байгаа. За нөгөө талдаа манай одоо дараагийн хэлтгчүүд энэ 4% ихсэхгүй. Одоо бүх төлбөрт одоо гэдэг бэлэн бус очоод гараас гарах байдлаар хийгдээд байгаа учраас энэ бол ерөнхийдөө өсөөгөө байж байгаа.
За за холбооны хувьд ер нь манай Монголын банкуудын хувьд цааш ямар зүйлүүд хийгээд нас ярьж байгаа. Тэгээд одоо бүх зүйлүүд манай аппликейшнд орж байгаас бид аппликейшнд харуулад түрүүний одоо common API ийм шийдлийг бол одоо судалж байгаа. Тэгэхээр манай интернет худалдаа гэх юм бүгд холбогдох хэвээр саналтай бид нараас энийг хөгжүүлэх бол бүрэн боломжтой дээр ажиллаж байгаа юм. За холбооны хувьд түрүүний хэлсэн одоо энэ сар тестүүдээ 11 сарда бид интернет худалдааны систем нэгдээд орчих юм байна. Тэгэхээр одоо манай мэржүүд маань өмнө дөрвөн банктай очиж холболт хийдгээс бол энэс хойш нэг л банкаас хамгаад ингээд интернет худалдаанд оролцох гэж боломжтой болж байгаа. Тэгэхээр бас мэржнийсээ олон газартай холбоот хийгээд цаг хугацаа заадаг гэсэн үг тийм одоо ингээд хэлбэрлэх юм. Нөгөө талдаа энэ зүйлд орсноор бол одоо төрний тоон статистик гэнзэн гэдэг бол үнэн зөв хардаг болно. За карт токенизation гэдэг ерөнхийдөө одоо Apple Pay, Samsung Pay гэдэг төлбөрийн шийдлүүд, зүйн шийдлүүд, утасны суурилсан шийдлүүд бий болсон байж байгаа. Энэтэй холбоотой банкны карт өөрөө утасанд орох одоо юм шаардлагатай болж байгаа. Тэгээ энэ дээр бол одоо сүүлийн дэлхийн чанар бүх л одоо банкуд төлбөр шийдлэж байгаа бол энэ дээр ажиллаж байгаа маа. Тэгээ банкудаас яг банк цааш ирээдүйд карт токенизation буюу картыг утас руу оруулах гэдэг дээр одоо банкуд ажиллана. За тэгээд зургаар харуулах утсанд худалдаж байгаа газрууд нь юм Apple Pay гэдэг юм уу? Магадгүй боломж Pay гэх юм үйлчлэгүүд гарч ирнэ. Энэ дээр банкуд ажиллаж байгаа.